9-р ангийн 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээний материалын тайлбарыг хүргье. За 1-р тест болохоор юу гэсэн бэ гэхээр ердийн нөхцөлд хатуу төлөвтэй төлөвийн талаарх мэдээллүүдээс зөвийг сонгороо гэж. За тэгэхээр энэ дээр бол хатуу төлөвд бодис олвол яах вэ гэвэл хатуу 2-дугаарт нь шингэн хий гэсэн төлөв байдалд оршдог. За тэгэхээр жижиг хэсгүүдийн таталцлын энерги буюу потенциал энерги бол таталцлын энерги бол хамгийн ихтэй нь бол хий байдаг. Биш хатуу байдаг. Хамгийн багтаа нь бол хий байдаг. Тэгэхээр таталцлын энерги ийшлэгдсэн ихсдэг гэсэн үг. За хөдөлгөөний энерги байна. За хөдөлгөөн буюу кинетик энерги гэж байна. За тэгэхээр таталцлын энергийг өөрөөр потенциал энерги гэж нэрлэдэг. За тэгэхээр хөдөлгөөний энерги бол хатуу бодис дээр бол хамгийн бага байдаг бол хий дээр хамгийн их байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийшлэгдсэн хөдөлгөөн нь бол ихсдэг гэсэн үг. За тэгэхээр жижиг хэсгүүдийн хөдөлгөөний энерги их байдаг гэвэл худлаа хатуу бодис бол маш бага хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг учраас биш. За дараа нь жижиг хэсгүүдийн кинетик энерги их гэдэг нь худлаа кинетик энэ хоёр яг адилхан өгүүлбэр байна те. Жижиг хэсгүүдийн хурд их гэдэг чинь за энэ бол оновчгүй байна. Жижиг хэсгүүдийн таталцал их байдаг гэд хатуу бодис дээр таталцал их байдаг учраас нэгийн дэв байсан байна. Бодисын жижиг хэсгийн тухай дараах өгүүлбэрүүдэд ердийн нөхцөлд байгаа аль бодисын тухай өгүүлж байна вэ? За молекулуудын хоорондын зай их бөгөөд чөлөөтэй эмх замраагүй хөдөлгөөн хийдэг гэхээр энэ бол хий бодисыг бол хэлж байна. Молекулууд нь тодорхой байрлалд хурдтай хөдөлдөг. За молекулууд нь кинетик энерги буюу хөдөлгөөний энерги ихтэй сайн хөдөлдөг. Маш хөдөлгөөний энерги ихтэй потенциал энерги гэдэг нь таталцлын энерги багтаа гэсэн үг байна. Таталцал багтаа гэхээр тэгэхээр энэ бол хатуу байна. Давс дээр бол төмөр бол хатуу байна. Хүчил төрөгч бол хий байна. Ус бол шингэн төлөв байдалтай. Тэгэхээр энэ хоёрын тал аль хариулт байсан бэ гэхээр 3-дугаар хариулт байсан байна. 3-дугаар хариултыг туулж бодох хэрэгтэй байжээ. За ердийн бодисын төлөвийн шилжилтийг жижиг хэсгийн дүрслэлээр илэрхийлсэн зураг өгдөжээ. Аль төлөвийн шилжилтийн үед эндотерм байх вэ гэж. За тэгэхээр бодис бол хатуу төлөвөөс шингэн бишээ. Энэ бол хатуу юм аа. За энэ нь бол ямар төлөв бэ гэхээр жижиг хэсгүүдийн хоорондын зайнаараа багассан байна те. Шингэн энэ бол хий болж таарч байна. За бодис хатуугаас шингэн төлөв шилжихийг бид нар бол хайлах гэж нэрлэдэг. За шингэнээс хийм төлөв шилжихийг уурших гэж нэрлэдэг. За мөн шингэнээс хий рүү шилжихийг бол бид нар конденсац буюу шингэрэх гэж нэрлэдэг. За тэгээд шингэнээс хатуу руу шилжихийг хөлдөх буюу зарцах гэж нэрлэдэг. За тэгэхээр аль төлөвийн шилжилтийн үед эндотерм гин. За тэгэхээр хатуу төлөвт байгаа бодисыг шингэн төлөвт аваачиж хайлуулахын тулд дулааныг шингээх буюу эндотерм. Тэгээд уурших нь бас эндотерм. Өөрөөр хэлбэл бодис хатуугаас шингэнээс хийн төлөв рүү шилжих энэ процессыг бол бүгдээрээ эндотерм байдаг. Эсвэргээрээ хийгээс шингэн рүү шилжих нь экзо байдаг. Тэгээд шингэнээс хатуу руу шилжих нь мөн экзотерм байдаг. За тэгэхээр аль төлөвийн эндотерм гэхээр зөвхөн би юм байна. Би болон буцлах гэдэг хариулт буюу дүрийг дуулж бодох хэрэгтэй байжээ. Доорх зурагт дөрвөн элементийн электрон байгууламжийн томьёог харуулсан. Аль элемент нь азот вэ гэж байна. За энэ бол 10-дугаар элемент юу гэдэг вэ гэхээр 10 электронтой учраас гэлгийн яв аргон байдаг те. Тэгэхээр нөгөө 10-дугаараа бол бид бүхэн харж чадж байгаа гэж бодож байна. За гэхдээ ингээд харах юм бол 10-дугаараа харчихна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл 10-дугаар элемент юу вэ гэдгийг үлэг үснэгтээс авсан чинь 10-дугаар 10-дугаар 10 бол неон байна тий. За дараагийн элемент нь болохоор за тэгэхээр 10-дугаар элемент бол үлэг үснэгтээс неон гэж харчихна. За энэ 9-дугаар элемент юу байсан бэ гэхээр энд байж байна тий. Ботор байна. За энэ бол ботор байна. За 8-дугаар элемент бол хүчил төрөгч байдаг. Энэ 9-дугаар элемент. За
7 дугаар элемент чинь азот гэдэг шүү дээ. Тэгэхээр 4 азот нь бол D хариултанд зөв байжээ. За өгөгдсөн тэмдэглэгийг ашиглан холоорын атомын электроны тоог олно гэвэл тухайн элементийн атомын хувьд бол энд бол протоны тоо бичигддэг. За атомын хувьд бол протоны тоо нь бол электроны тоотой тоо утгын хувьд бол тэнцүү байдаг. Тэгэхээр электроны тоо бол энэ дээр бол хэдийг дугуйж удах хэрэгтэй байсан бэ гэхээр 17. Нэгэн молекулын химийн холбоог харуулсан C-гэрээс диаграмыг илэрхийлсэн зураг өгчээ. Аль нь тохирох вэ гэж. За тэгэхээр энэ бол острогч байна. Яагаад вэ гэхээр нэг л электронтой. Энэ бол гадаад давхраандаа 1 2 3 4 5 6 7 электронтой. Гадаад давхраандаа 7 электронтой 7 дугаар бүлгийн элемент гэсэн үг. За хэрвээ энэ ааш байсан бол яг адилхан ийм зураас зурх хэрэгтэй байсан. Энэ бол 5 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 5 электронтой. Энэ 6 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 6 электронтой. Энэ бол 7 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа ингээд 7 электронтой. Ингээд энэ бол ерөөсөө D хариулт байсан байна. Үглэг хүснэгтэд үзүүлсэн элементүүдээс шүлтийн металлууд бол үглэг хүснэгтийн 1А бүлэгт оршдог. За устрагч бол металл биш элемент. Устрагчоос бусад литий, натрий, калий, рубидий, цезий, франц X элементүүд байдаг учраас W буюу C хариулт гэжээ. Нүүрсийг шатаахад явагдах процессын талаар зөв мэдээллийг сонгоно гэхээр хүчил төрөгчтэй уралд ор. Шатгуурал бол ерөөсөө заавал хүчил төрөгчтэй уралд ордог. За тэгээд энэ энтальпи утга бол сөрөг байдаг. Ингээд 8-ын бол D хариулт нь зөв байжээ. За 9-р түн 1А бүлгийн шүлтийн элемент хамгийн том радиустайг олно гэж байна. За литий бол яах вэ гэвэл үеийн дугаар нь 2 учраас 2 давхраатай. Натрий бол үеийн дугаар нь 3 учраас 3 давхраатай. Калий бол 4-р үеийн элемент учраас 1 2 3 4 давхраатай. Рубидий бол 5-р үеийн элемент учраас 5 давхраатай. За тэгэхээр атомын радиус гэдэг чинь атомын төвд байгаа нэмэгц зэнэгтэй цөмөөс гадаад давхраа хүртэлцээ учраас бүлгийн давуу доошлох тусам атомын радиус бол өсдөг. Тэгэхээр хамгийн их нь бол D хариулт нь байсан гэсэн үг. За калиен D хроматын уусмал нь ямар өнгөтэй байдаг вэ гэхээр энийг бол сурах хичээсээ харж бол бид нар бол цээжлэх ёстой. Энэ бол улбар шар өнгөтэй байдгаа гэдгийг чийжлэх нэ. Төмрийн оксидын томьёо, төмрийн оксидын молекулын массыг олооч гэж. За эхлээд энэний молекулын массыг олохдоо үглэг системээс сайхан харж үзэн. Калий юуны гэлээ? Берум 2O3-ыг энэ дээр олчихъя. За берум 2O3. За төмрийн харьцан молекулын масс нь бол энд 55/85 гэдэг бол 56 орон шилжүүлээд 56-г 2-оор үржүүлнэ. Хүчил төрөгч нь яг 16 байна. 16-г 3-аар үржүүлнэ. Ингээд энэ дээр бол 112, энэ дээр бол 48. Тэгэхээр 112 48 40 160 гарна гэсэн. Ингээд 160 гэсэн хариулт хаана байсан бэ гэхээр 11-ийн B хариулт нь зөв байжээ. За 12 дугаар асуулт нь бол ингэж асуусан байна. Өгөгдсөн урвалын тэгшгэлийг үзэж урвалын төрлийг. За энэ бол 2 ба түүнээс дээш бодисууд нэгдсэн байгаа учраас нэгдэхтэй нэг юм бэтэй. За энэ бол аргентон дээр нэмэх нь А2 үснэ. За энэ бол ямар урвал байсан бэ гэхээр нэг бодисоос 2 ба түүнээс дээш бодисууд үсхийг задрах гэж нэрлэнэ. За энд бол барын ИСА 4 дээр нэмэх нь натрий хлорид үсэж байна. За энэ захын 2 голын 2 хийгээд солилцож байгаа учраас энэ бол 3 ивэтэй солилцох. За энэ бол алюминиум хлор 3 дээр нэмэх нь H2-ыг үсгээд за энэ бол острогчийг халчиж байгаа учраас энэ бол алах урвал юм аа. Ингээд 12-ийн D хариулт нь зөв байжээ. За 13 та. Энэ нэг 13 нь устдсан юм аа. Энэ байна. За энэ нэгдлийг 13 нь хажиж байгаа. Энийг нэглэх юм байна. За энийг нэрлэхийн тулд эхлээд эднэрийнхээ сайхан дэлгээд бичье. За тэгэхээр энэ дээр бол 1 2 3 4 цэтийг бид нар бутаан тэгээд 2 дугаар C дээр OH байгаа учраас бутаан 2 ол гээд OH тал байвал оол төсөл авдаг. Ингээд C хариулт нь зөв байжээ. Дараах нэгдлийн ерөнхий томьёог ол гэж байна. За энийг олохын тулд эхлээд C-гээд бол 1 2 3 4 5 6 C байна. За C6H нь 3 6 9 10 11 12 13 14 C-тэй юм байна. За энэний ерөнхий томьёог олохын тулд CnH2-ыг энэ дээр нэмэх нь 2 байна. Яагаад гэвэл N-ийн оронд 6-г тавихаар C6H нь
12 26 12 дээр 2-ыг нэмээд 14 болох учраас энэ бол хариултын зөв байжээ. Ижил мойл хэмжээтэй нүрс төрөгчийн нүрс ус төрөгчийн нүрс төрөгчийн атомынтай өсгөд түүний ялгарах энерги хэмжээ өсдөг. Дараах дарааллуудын аль нь зөв вэ гэж байна. За тэгэхээр энэ бол 3C-тэй. Метан гэдэг нь 2C-тэй, энэ 1C-тэй. Энэ 2C-тэй, энэ 1C-тэй, энэ 3C-тэй. Тэгэхээр энэ 1C-тэй, энэ 2C-тэй, энэ 3C-тэй. Тэгэхээр энд бол C хариултан зөв байна. Метан атом пропан буюу яагаад вэ гэхээр нүрс төрөгчийн атомынтой хэсэг тусмаа ялгарах энергийн хэмжээ ихсдэг гэсэн учраас энэ бол 1C-тэй, энэ 2C-тэй, энэ 3C-тэй учраас ийм хариултан зөв болох нэ. За зурагт үзүүлсэн органик нэгдлийг нэрлэнэ гэж байна. За энэ бол нөгөө захтай карбоны илхэн бүлэг орсон байгаа учраас энэ бол альдегид байна. Тэгэхээр энэ бол ийм байсан гэсэн үг. Энийг дэлгээ бичих юм бол за нөгөө доор нь багтааг учраас дээш нь тавьчлаа. За тэгээд энэ дээр бол 1 2 3 4C-тэй 3 дугаар C дээр метил байна. Тэгээд 4C-тэй бид нар бутанайл. Ингээд 2 метил 3 метил бутанайл гэсэн томьёо D байна. Доорх томьёо бүхэн хоёр бодисуудын хоорондоо юу вэ гэж асуусан чинь энэ захын C дээр OH-ыг тавьсан байна. Энэ бол голын C дээр OH-ыг тавьсан байна. Ингээд энэ C3H7OH энэ ч гэсэн C3H7OH ингээд энэ хоёр нь хоорондоо тоо болон чанарын найрлагаар ижлэхэн бүтцээрээ өөр учраас изомерүүд ингээд 17-гийн B хариултан зөв байжээ. Дэлхий дээрх нийт усны хэдэн хувийг бол цэнгэг ус эзэлдэг вэ гэж байна. За тэгэхээр энэ дээр бол цэнгэг ус 3% эзэлдэг гэд номон дээрээ байдаг. Монгол улс орон сууцнд амьдардаг нэг хүн хоногт хэрэглэх цэвэр усны дундаж хэрэглэг одоо ингээд сонгороо гэхээр энэ бол 200-аас 230 литр. Монгол улсын орон сууцнд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх цэвэр усны дундаж хэрэгцээ бол 200-аас 230 литр байдаг. Ус ба зэсийн үрцэн олмигийг ямар аргаар салах вэ гэхээр ус бол нэгдүгüрт нь бол шингэн байдаг. Харин зэс бол хатуу байдаг. Тэгвэл хатуу шингэний олмигийг бол бид нар ямар аргаар ялган салах боломжтой вэ гэхээр шүүх аргаар ялган салгах боломжтой. За шүүлтүрийн цаасны дээдлэлт нь зэс байна. Доотлолт нь ус байна гэсэн үг. Ингээд 20-ын C хариултан зөв байжээ. За 2-ын 1-р нь за атом нь эрэг зэнэгтэй цөм гэдэг нь хэд вэ? 9 юм байна. 8-9 юм байна. Эрэг зэнэгтэй цөм ба түүнийг дорон орших сөрөг зэнэгтэй электрон бүрхүүлсэн хоёр хүнсэн хэсгээс тогтно. За юунууд нь цөмөө тойрон эргэдэг вэ гэхээр электронууд нь цөмөө тойрон эргэдэг. Электрон нь 2 байгаа учраас электронууд нь цөмөө тойрон оршихдоо давхрааг үүсгэдэг гэх юм байна л да. Электрон давхрааг үүсгэдэг. Тэгэхээр энэ A тэнцүү 9 B тэнцүү 2 бишээ. Тэт 2 цөмөө тойрон оршихдоо C тэнцүү 1 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр электрон давхрааг үүсгэдэг гэсэн үг байхгүй. Атомын цөмөнд протон ба нейтроноос тогтдог шүү дээ. Нейтроноос тогтдог. Тэгэхээр D тэнцүү 3 гэсэн үг. За бөгөөд эдгээр эгэл бөөмсийн тооны нийлбэрийг массын тоо гэнэ. Атомыг бүрдүүлдэг эгэл бөөмсүүдээс цөм дэх юуны тоо өөрчлөгдөх шинэ элемент өөрчлөгддөг вэ гэхээр D нь хэд байсан бэлээ? D нь 3 байсан тий. Тэгвэл E тэнцүү протоны тоо өөрчлөгддөг. E тэнцүү 4 юм байна. D тэнцүү хэд байлаа? D тэнцүү 3 байсан. E тэнцүү 4. Протоны тоо өөрчлөгдөхөд шинэ элемент үүснэ. Электроны тоо өөрчлөгдөхөд бол шинэ элемент үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг энийг хийхин тулд ерөөсөө атом гэдэг юм чинь хоёр хэсгээс тогтноо. Цөм болон электрон. За цөм нь бол яадаг вэ гэхээр нэмэх зэнэгтэй. Гэхдээ протон гэдэг нь нэмэх зэнэгтэй. Нейтрон гэдэг нь
цэнэггүй шүү дээ тий. За ингээд электрон бол асах цэнэг. Тэгээ энэний дүнд атом бол цахилгаан саармаг байдаг. За ингээд цахилгаан саармаг байдаг. За тэгээд протон бол атомын төвд нэмэх цэнэгтэй цөм нь болохоор протон болон нейтрон оршин. Жишээлбэл өстрөгчийн хувьд за ингээд энэ гадаад ухраандаа нэг электронтой ингээд цөмүүд ороод электрон байрладаг. Энэ электрон нь давхраа үүсгэдэг гэдэг ингээд. За ингээд энэ 2025 оны 9-р ангийн тайлбарт дурлаа. Ингээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.